Мэргэжил нэгт анд нөхөд ахын дүүсээ. Монгол төрийн статистикийн алба үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан нийгмийнхээ амьдралыг харах нүд, оночлох ухааны төв болсон тус албаны хамт олон нийт статистикчдаа чин сэтгэлийн баяр хүргэж цаашдын их амжилт хөгжил дэвшлийг хүсэн өрөөё. Нэгэн зууны тэртээ Монгол төр улс үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн мандууж улс гэрээ төвхнүүлэх их үйлсийнхээ эхэнд статистикийн албыг үүсгэн байгуулж бүх цаг үеийн турш бэхжүүлэн хөгжүүлж ирсэн нь монголчууд их орон хуулийнхаа эзэн байх эрхийг үнний хүчээр баталгаажуулах холч хараа мэрэгэн ухааны тод гэрч болсоор ирсэн билээ. Улс орныхоо хүн модыг тоолохоос ажил үйлсээ эхэлсэн Монголын статистикийн алба эдвэ нийгмийн амьдралын бүх салбарыг хамарсан байнгын мэдээллийн сүлжээтэй амьдралын гүний учир шалтгаан хамаарал шүтэлцээг оночлон шинжлэх чадвартай боловсон хүчинтэй онол арга зүй техник хэрэгслийн хувьд орчин цагтаа хөл нийлүүлсэн дэлхийн тэргүүний өндөр түвшний мэргэжлийн тогтолцоо болон хөгжсөн үе үеийн статистикчдын нөр их хөдөлмөр их орон зүйсгэлийн үр дүн зүй ёсны бахархал мөн билээ. Их амжилтын төлөө статистикчдаа бас дахин баяр хүргэе. Миний бие статистикчийн мэргэжил эзэмшин амьдралын гараага статистикийн албанаас эхлэхдээ статистикийн төв газрын хамт олонны эвсэг сайхан харилцаа бүтээж хөдөлмөр үннийг хариуцах ухамсараар хүмүүжиж улс нийгэмдээ зүтгэх хүч олсондоо тус газрын хамт олон болон макро эдийн засгийн тооцоон дээр хамт ажиллаж байсан нөхөдөө насан туршдаа баярлаж байгаа энэ ташрамд илэрхийлж та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг дахин өрөөё. Статистикийн албаны ажил бол тоо мэдээ цуглуулах төдий ус. Түүнийг нэгтгэн боловсруулж цомцхон ангилж улс орныхаа амьдралыг цогц нэг түүний төвшөнд толдон харуулах амьдралын үзэгдлийн үзэгдлийг тоон утгаар илэрхийлэх арга ухааныг боловсруулах нийгмийн амьдралын хандлагыг зураглаж ирээдүйг төсөөлөн прогнозчлох шинжил ухаан судалгааны асар их өргөн хүрээтэй билээ. Орчин үеийн статистикийн ажлын энэ дөрвөн чиглэл манай оронд эрчимтэй хөгжиж статистикийн бүтээл төрийн бодлого боловсруулахаас эхлэн нийгэм даяар өөрийгөө харж таних тол болон хэвшиж байгаа нь үнэхээр бахархалтай. Одоо цагт хүн төрөлхтний үзэл ухаарал хөгжлийн жамыг дагаж нийгмийн статистикийн шин зорилт, шин ажлын талбар улам нэмэгдсээр байгаа нь юуны өмнө үндэсний баялагын статистик, байгаль орчин, инновац, нийгмийн соёл, сэтгэл зүйн салбарын статистиктэй холбоотой гэж үздэг хувийн бодлоо энэ ташрам та бүхэндээ хүргэхийг хүсэж байна. 100 насныхаа ойг тэмдэглэж байгаа Монголын статистикийн алба идэр залуугийн гал дөлөөр бадарч их орныхоо хөгжил цэцгэлийг түүхийн хуудсанд тооны хэлээр сэлж ирсэн уламжлалаа цаашид улам гүнзгийрүүнг эрдэм чадал төгс байгаад бас дахин баяр хүргэе. Та бүхнийг Монгол төрийн сүлд хиймээр өвэж түмэн олны итгэл сэтгэл зоригжуулан тэтгэх болтугай.